Halleluja, Herre, vi priser dig, Burkhava, tanja баярлалаа. Та бол миний эзэн. Та бол миний бурхан. Та бол миний ертөнц. Эзэн өнөөдөр бид яг ийм итгэлээр танаар өргөж байна. Эзэн бидний амьдрал донд бууж ирнэ. Бидний амьдралыг өөрийн ертөнц болгоно өөрчлөж. Эзэн бидний мөргөл донд аваа дүүр норшиж, анхлын өнрийг таашааж, бидний ивээх нэгүсээ буулгаж өгч. Танд бүх алдрыг өргөн, танд ялхахж, хамтын зөөл цуглааны 11 цагийн мөрөглийг таны мотор даатгаш их эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Өдрөмтдаа итгэлийн тунхагийг тунхаглая. Бурхан би газар тэнгэрийг бүтээгч төгс хүчит Бурханы эцэг итгэдэг. Ариун сүнсээр орж онгон Мариас мэдэлсэн. Почи Пилатын дор зовж явсан. Цовдлогдоноос борж шуулдаад үхэгсийн орон руу яваад 3 дахь өдрөө үхлээс дахин амьдсан. Тэгээд мөнхийн ус руу одож төгсөж Бурханы эцгийнхээ баруун гарт заларсан. Тэндээс үхсэн амьд бүх хүний шүүхээр ирэх түүний цорын ганц хүү бидний их эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Ариун нийгмийн чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөлд гэмээр уучлалд би дахин амьдралд болсон мөнхийн амьдралд итгэдэг. Амен. Энэ бол бидний итгэх юм аа. Амен. За. Сонсгоно. Бүдрамтаа эзэн битгсэн өрөөлөө баяртайгаар хамтдаа эзэн дотроо багтаалаа. Бүдрамтаа эзэн минь бидний эзэн бурхан хамтдаа багтуулцгаая. Амттай юм залбирсан сэтгэлээр зүрх сэтгэлээ өгөөд эзний өмнө магтцгаая.
грамт нэгдүгээр хахтаад байр дахиад дуулах. Их эзэн минь та бүгдийг мэддэг. Бидний зүрх сэтгэл, бидний оюун бодол танаас нууцлагдаагүй. Их эзэн минь бид өнөөдөр ч гэсэн бүх зүрх, бүх оюун ханаа шингэн байж таньда талархах тагаар эдгээр өргөлүүдийг өргөн барьж байна. 11 эзний өдөр хүүхдийн чуулган илгээл ба талархал бас барилын онцгой амлалтын өргөлүүдийг өргөн барьж байна. Эзэн минь та хаан соёлхон хүлээж аваач. Өөрийн алдар ба өөрийн зөвхөн төлөвлөлөө биднийг өрөөрөөч. Бидний гарын нөөцийг 30-60 100 дахин нэмэгдүүлж ажил сайн бүрийн төлөө юм бүхэнд илдэг байх эвэлийг өгөөч. Танд бүх хадрыг өгөж тэнтэй цуглааны итгэгчдийн өргөлийг өрөөж Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Халелуя. Амен. Жүжигчийн үндэ хэлээ та. Эзэн бол бүгдийг мэддэг юм аа. Түүнд бүгдийг мэдүүлээрэй. Амен. Амен. Бидний эзний хувьд бол боломжгүй зүйл гэж нэг ч байхгүй. Тэр бүгдийг мэддэг бид түүнд мэдүүлэх ёстой юм аа. Амен. За найрны багийн алдрын бодлыг эзэмшгөөд онцлогч маань төлөөлөл залбир гэж өгнө.
아멘. 아멘의 답들을요. 아멘.
Амен. 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 За амен. За тэгэхээр мөргөлийн юун дээр болохоор тий найралтны багийн дараа алах ташин төлөөлөл залбирал юм уу одоо итгэлийн тунхагийн дараа алах ташгүй юм болохоор алсан тий гэсэн үг биш. За бас өргөлийн залбирсны дараа алах ташгүй энэ дээр юу хэлэхдээ оронд нь амен гэж чанх хэлнэ. Амен гэж чанх хэлнэ. Бид нар ингээд байвал магадгүй заримдаа тий буруудад нөгөө хүн зориулаад гоё яриа шүү, гоё дуулаа шүү, гоё хэлээ шүү гэж бодож хөвчүүл мөргөлийн утгачаар алхагддаг. Мөргөлийн хамгийн гол объект бол бурхан. Бурхан бол энэ мөргөлийн үзэгч нь. Бид нар бүгдээрээ оролцогч нар байхгүй юу? Тийм учраас би оролцоо та нар үзэж байгаа юм биш. Бурхан бол энд ингээд залраад бидний мөргөлийг таашаах байгаа. Анхлын үнэрийг таашаан соёлох нь ивэлээ буулгах байхгүй юу? Тэгэхээр бид нар тэр бурханд бүгд хандах болохоос биш. Урд зогсож байгаа, сууж байгаа бүгд хамтдаа хийж байгаа шүү, үйлдэж байгаа шүү. Амен. Тийм учраас хөдөлгөөнгөө суугаад орж гарахгүйгээр уцаа унтраагаад мөргөлийг та хийж байгаа, үйлдэж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Амен. За хамтдаа Марк номын 11-р бүлгийн 1-ээс 11-р бүлгийг харцгаая. Марк 11-ийн 1-ээс 11. За бид нэг ишлэлээр ээлжлээд уншия. Эхнийхээ би, хоёрыг хамар ээлжлээд уншия. Тэд Иерусалимд Чидүү уулын ойролцоо Бетфаг болон Бетанд ойртон иржээ. Есүс шавнараасаа хоёрыг илгээж яагаад ингэж байна вэ гэж хэн нэгэн танарт хэлбэл эзэн тань хэрэгтэй байна. Дараа үүнийг чинь ийшээ явуулчихнаа гэрээ гэв. Тэн зогсож байсны зарим нь дудраг тайр танаар яах гэв гэхэд яасан бэ тэд уншаарай. Тэд дудраг Есүст авчраад дээр нь дээлдээ тохож Есүсийг мордолов. Өмнө хойно явагсад Хосана эзний нэрээр ирэх чинь ерөөлтэй. За үгээс хажуугаар хатнаа дээр дээд үгээс анхаарахтаа суугаараа. За эцэг 3 эцэг Давидын айсуу хаанчлал ерөөлтэй. Хамгийн дээдэд Хосана гэж хашгирдаж байлаа. 11-ийн хамт уншигурваа. Есүс Иерусалимд орж сүмд очив. Эргэн тойрноо харахад цаг хэдийн орой болсон тул Есүс 12-ыг хамтарч Бетанийг зүглэв. Амен. Амен. За өнөөдөр Чидууны нэм гараг гэсэн сэдвээр хамтдаа эзний үгийг харнаа. За юуны өнөөдөр ч гэсэн эзний үгээр мөргөлөж байгаа таны дээр Бурхны ерөөлөөр дүүр байгаасаа гэж хүсэж байна. Амен. Хэрвээ та итгээд, хэрвээ та чин сэтгэлээсээ итгээд залбирвал Бурхан таныг гаргацаагүй ерөөнө. Эзний өдөр Тэнгэр иш нараар энэгээр дүүргэх. Жижигхэн тэнгэр иш бүгдээрээ сагсаа ерөөл аваад тийм ээ мөргөлийн одоо мөргөл болж байгаа газрын дээр тэнгэрт одоо агаар хамгаалалт байдаг байна. Тэгээд тэнгэр иш нар хүмүүсийн сэтгэлийг харна. Хинээс сэтгэл итгэлээр байна уу? Хинээс сэтгэл нээсэн байна. Хэн үнээрээ байна уу гэдгийг хараад үнээр итгэлээрээ үнээрээ мөргөж байгаа хүн байвал тэр хүнээ тэр авчирсан ерөөлөө өгдөг. Гэтэл биеийн сууж байгаа гэсэн сэтгэл санаа ямар ч ихтгэлгүй нээгдэг мөргөлдөр төвлөрөх өөр юм болоод уцаа ухаал хоорондоо яриад эсвэл идэж байгаа байвал тэнгэр ерөөлөө аваад явдаг хүн. Амен. Тийм учраас яг мөргөлдөр бүх шалтараа Бурхан та Бурхан дээр төрнө. Ойлгосноо. Бид нар яг уус авч орж ирээд хоолоогоо чиглэлийг явах болгон түүнээс кофе авч орж ирээд эсвэл юм уу бичээ цай авч орж ирээд идэж байгаа мөргөл төрсөн юм бол ерөөсөө байхгүй. Бурхны өмнө та мөргөл оролцож байгаа буюу өргөж байгаа гэж санана бүх зүйлсэл оюун бодлоо төвлөрүүлэн өргөх юмаа. Тэгэх юм бол тэнгэр чинь танд авчирсан тэр ерөөлийг та бэлхэн дүүр нь аваад 7 хоногийн ажил Бурханаар ерөөлөж Бурхан өдөртөнд дагуулсан байх болно. Эзний эдгэрээс эзний чөлөөдөөс эзнийвэл таны амьдрал дүүрэх болно. Амен. Мөргөл маш сайн өргөдөг хүний амьдрал Бурхан маш том ивэлэл өгдөг. Мөргөлийн ивэлэл гэдэг бол хамгийн сууртай, хамгийн тогтвортой ивэлэл гэдэг.
ямар нэгэн сэргэлтийн мөрөд ямар нэгэн гой одоо цуглаанд очиж бурхнаас ивэл өрөөд авч болно. Тэр бол яг тэр гинтих шиг гинтих байдаг. Харин тогтмол юу ч болсон хувирахгүй нартаа цасаа бороотой шуурхтаа байсан ч эзний өдөр болгоно ирээд чин зөвхнөөс бурхан мөрөгдөг хүнийг бурхан үргэлж хардаг учраас тэр хүний амьдрал байдаг өрөөлөг тэр хэрээрээ тогтвортой байдаг. Амен уу? Амен. Тийм учраас эзний өдрийн мөрөг гэдэг бол биднэрт ашигтай зүйл юм аа. Мөрөглөрг нь амьдралдаа бурхны тогтвор тийм ээ тогтвортой өрөөлийг буулгаж авах сууг шуудуу юм шүү гэдгийг санаасаа хүсэж байна. Амен. Амен. Тийм учраас мөрөглөлийн энэ ганц цагт тэсэж төвчээд орж гаргалгүйгээр идэж уулгүйгээр эзэн дээр төвлөрөөд мөргөөсөө хүсэж байна. Амен уу? Амен. За өнөөдрийн үйл явдал бол ямар үйл явдал вэ гэхээр чуулганы хаанчи буюу одоо шашны одоо тий христийн шашны календар гэж байгаа. Энэ хаанчны дагуу энэ өдрийг Шидууны нэм гариг гэдэг. Шидууны нэм гариг гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл Есүс өөрөө үйлчлэлийн оргилцыг болох загмайг үүрхийн төлөө албан ёсоор Иерусалим руу орж байгаа. Морилж байгаа, задларч байгаа нэм гариг юм аа. Тийм учраас энэ нэм гаригийг Шидууны нэм гариг гэдэг одоо Христ гэрлийн одоо түүхэнд чуулганууд онцгой баярын өдөр болгон тэмдэглэдэг байна. Тэгээд бид нар тийм баяр тэмдэглэхгүй ч гэсэн ядаж энэ өдөр ямар өдөр вэ гэдгийг мэдээд дурсан санаад энэ өдрийн сүнслэг агуулгыг амьдралдаа хэрэгжүүлээд явдаг байвал сайн гэж бодож байна. Тийм учраас бид өнөөдөр Шидууны нэм гаригийн талаар үзэх болно. Энэ өдөр юу болсон бэ? Есүс Иерусалимын ойролцоо байгаа Бетпаг гэдэг одоо Шидуу улсын бэлд гэдэг тосгонд байж байгаад даргадаг санаасаа хоёр хүнийг эсрэг талын тосгон руу явуулсан. Эсрэг талын тосгон ямар тосгон бэ гэдэг нэрийг мэдэхгүй. Тэгээд тэр тосгонд очих юм бол нэг уяатаа дудран байгаа. Тэрийг тайлаад аваад ирээ. Тэрийг тайлж авах чинь хүн ирээд яах гэж байгаа юм бэ гэж асуувал эзэн хэрэгтэй байна. Даруй явуулчих нь гэж хэлээрээ гэж хэлээд явуулсан. За тэгээ хоёр дагагч очсон нэрээ дудран байсан нэрээ тайлжсэн чинь яах гэж байгаа гэж асуусан эзэн хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд нөгөө дудран Есүс авчирсан. Есүс тэгээд яасан бэ? Тийм ээ дудран унсан байгаа. Тэр дудран дээр хүмүүс ээлээд эсээд Есүс дудран унаад араас нь дагалдагч чинь ингээд дагаад нэг ёсны марш маягаар Иерусалим руу орсон. Ингэж авах хүмүүс замд нь дээлээ тайлан дэвсээд далтуу модны найзуур бүчрийг дэвсээд хосаана эзнэрээс нэрээргч өрөөлтээ эцэг Давидын Аасуу хаанчлалд өрөөлтээ хамгийн дээд хосаана гэд хашгирлжсэн. Тэрээр нэг хүүхдүүд үлдээд хосаана гэд модны навч найзуур модны мөчрөөр арай хашгирлуулаад тий гүйлдээд ингээд Есүс Иерусалим руу морилж ирсэн байна. Тэгээ энэ өдрийг Шидууны нэм гариг гэж нэрлэдэг байна. За бид нар эхлээд хилэн нэр томьёог үзнэ. Хамгийн ихнийх нь бол Шидуун уул. За Шидуун уул гэдэг нь ямар уул вэ гэвэл маш их одоо олив буюу Шидуун жимс ургадаг ийм жижигхэн юм довцог маягийн уул байгаа. Энэ уул нь Иерусалимын зүүн талд Иерусалим хотын зүүн талд байдаг. Яг энэ уулын бэлд Гетсеман маань цэцэрлэг байдаг. Гетсеман цэцэрлэг гэдэг нь ямар цэцэрлэг вэ? Есүсийн тэргүүн тахилчийн залбирлаа хийсэн. Мөн Есүсийн зовлонд зарцсан залбирлаа хийсэн цэцэрлэг юм аа. Тэр цэцэрлэгт Есүс даглагч нартаа тийм ээ одоо усуулын дэргэглэх модны дэргэглэх сургаалын айлцны дараа тэдний төлөө ахлах тэргүүн тахилчийн ёсоор зуучин залбирсан байгаа. Энэ бол Иохан 17 дугаар бүлэг тэр чигтээ энэ залбирал байдаг. Тэгээд зогсохгүй Есүс дараа нь даглагч санаасаа хоёрыг нь дагуун уул руу жоохон өксөөд гурвыг нь дагуулад тэгээд юу гэсэн бэ? Сэтгэл минь хүлээж авч байна. Миний төлөө залбирч өгөөч гэгээд Бурханаа хандаж зовлон залцсан залбирал буюу Бурхан минь сэтгэл минь хүлээж авч байна. Хэрэг боломжтой бол энэ аягийг надаас зайлуулаач. Энэ зовлонгийн аягийг би заавал уухсаа гэж юу? Өөр арга байхгүй юу? Гэвч миний хаар биш таны хаар болох хэмээн гурван тал залбирсан энэ залбирлыг Гетсеманд хийсэн байна. Амен. Энэ одоо Шидуу уулын бэлд байдаг цэцэрлэг байгаа. Шидуу уулаас Гетсеман цэцэрлэг орох зам нэг нь гуу жалгалга байдаг. Энэ гуу жалгалгыг Гедроны гуу гэж нэрлэдэг. Энэ Гедроны гуу нь ямар удаа бэлгэлтэй бэ гэхээр гин нүглийг хаях нөгөө талаар хүнд бэрхийг тэсэн твшигсэн одоо тий түүхэн
одоо утга санааг илэрхийлдэг байгаа. Нэгдүгээр 20 дугаар хаад номны 23-ийн 4-өөс 6 дээр ингэж хэлсэн байна. Бүгд хамтдаа уншийе. Тэгээд Баал Ашера болон Тэнгэрийн бүх эрхс зориулан хийгдсэн бүх хэллийг эсний сүмээс гаргахыг тэргүүн тахилж хийя. Удаах зэргийн тахилч нар болон хамтрагч нарт хаан тушаав. Тэр тэдгээрийг Иерусалимийн гадна Гидроны гууд шатаан үнсийг нь битээлд аваачжээ. Ясия хаан шашны шинжилэл хийсэн ба асар том. Манасегийн өвөг эцэг Манасегийнхаа байгуулсан бүх шүтээнийг шатааж нураах гайхалтай сэргэлтийг хийхдээ тэр шүтээнүүдийг Гидроны буюу тийм ээ тэр одоо шилдүүн гизамны дунд байгаа гууд авчиж шатаасан. Тийм учраас энэ Гидроны гуун гэр нүглээ шатаах, гэр нүглээ хаях гэсэн бэлгэлийг илэрхийлдэг байгаа. Амен. Бид ч гэсэн эзний оршихууруу, эзний уул руу, эзний тийм ээ одоо зовлонд зарцын залбирал хийсэн, тэргүүн төвчийн залбирал хийсэн гитсэн маань тэр залбирал руу очиж ивэл бид заавал Гидроны гуугаар дамжин өөрийнхөө гэр нүглийг хаях ёстой юм. Амен. Бид үнэхээр мөргөл өгөөд бурханлуудын мөргөлийн өндөрлөлөө ингээд гүнзгий орж явбал хамгийн түрүүний хийх ёстой зүйл юу вэ? Гидроны гууг дамжиж, Гидроны гууд чинь бид нар өөрсдийн 7 турш үйлдэлсэн гэр нүгэл алдаа зөрчтэй улайх учиртай юм. Амен. Энэ бол бүтэн сөөдөр мөргөл өгөхөөр сүмд ирсэн даруй заавал хийх ёстой залбирал байна. Мэдсэн мэдээгүй үг яриа үйлээрээ бодол санаагаар хийсэн бүхий нүгэл буцарлуулаа те итгээгүй эргэлсэн болгоно хүлээн зөвшөөрн улааж яг Гидроны гууд шүтээнүүдийг хайж байгаа шиг бид нар шатааж ингэж одоо хаях хэрэгтэй юм аа. Амен. Үргэлжлүүлүүд энэ дээр байгаа юм те бүгд уншъя та. Юдагийн хотуудын болон Иерусалимын ойр орчмын мөргөлийн өндөрлгүүдээр утлаг уугуулгаар Юдагийн хаадын томсон шүтээнүүдийн шүтэн тахилч нарыг мөн Баал нарсаар ордуудыг болон Тэнгэрийн эрхэс утлаг уугуулагчдыг тэр бас хөөн зайлуулав. Амен. Энэхүү одоо утлаг уугуулдаг шүтэн зурхаач нар ам нар бүгднийг хөөн зайлуулснаар Иерусалимыг шүтэнээс цэвэрлэх ажлыг энэ хаан хийсэн байна. Мөн Гидроны гуун Давид өөрийнхөө Авсаломоос зугтаж явахдаа туулан гарсан гуу. Тийм учраас энэ нь тэсвэр төвчээр хүн бэрхийг даван туулгасан бэлгэлийг тээдэг гуу байна. 20 дугаар Самуэль номны 15-23 дээр ингэж хэлсэн байна. Бүгд хамтдаа уншийе. 2 дугаар Самуэль 15-23. Орон даяар ордуу болон гашуудж байх үед мөнөөх олон явж өнгөрөв. Хаан Гидроны гууг галахад мөнөөх олон ч цөлийн зам тийш гатлан гарав. Давид хаан өөрийнхөө Авсалом нь аавынхаа эсрэг босч аавыгаа ахаар хөөж байгаа. Ямар гаслантай ямар хэцүү нөхцөл байдал тийм ээ. Хүний ой санаа нь багтмгүй аимшигтай хүндэцүү Давид Гидроны гууг туулсан гэдэг нь бидний сэтгэл зүрхийг маажиж мартах мэт урьж тасах мэт зовлонгийн дундуур бид нар туулан байж Бурхны усад очиж юм аа. Туулан байж тэрүүн тахилчийн өглөө очиж юм аа гэдгийг илэрхийлж байгаа байхгүй. Тийм учраас сэтгэлийн амьдрал гэдэг бол нарийн төвчүүд зам бөгөөд хүнд бэрхийг итгэлээр даван туулан байж бид нар бүрэн дөрвөн хангалттай авраг гэдгийг сануулж байгаа. Тэр читүүл гэдэг бол яг ийм одоо Бурхны үгүүдийг бид илчилж байгаа газар юм аа. За дараагийн газар бол Бетан байгаа. Бетан гэдэг бол Иерусалимаас 3 км-ийн зайд байдаг, Чидүүний ойролцоо байдаг жижигхэн тосгон байгаа. Энэ тосгонд Есүсийн найз Лазар амьдардаг. Тийм учраас Есүс Иерусалимын ирж замдаа дандаа Бетанаар ороод Лазарын хонож өнждөг байсан бөгөөд түүний хоёр дүү нь Марта, Мария нараар байгаа. Марта Мария нар яасан бэ гэхээр тийм ээ. Марта 7 ч эзэмсүүлсэн байсан. Галзуу солиотой нэг байсан. Марта биш Мария. Есүс түүний 7 ч тэрийг нь зайлуулад тэгээд чөлөөлөгдөд Есүсийг оршуулганд бэлдэж асар үнэтэй хөтлөгнөн савтай юм одоо хөтлөгдөх савта тос авчир нь асгаад Есүсийн толгоо хөлийг нугааж үсээрээ арчсан тэр эмэгтэй бол Лазарын дүү Мария. Бас Мария тийм ээ. Их Мартадад туслахгүйгээр Есүсийн үгэнд шимтэн өвдгийг нь налан үгийг нь сонсож Марта энэ байдал ундууцж
эзэн сандаж та Мариаг надад тус гэж хэлээч гэхэд Есүс хэлсэн. Марта чи мөн чим санаа зовхида. Мария өөрөөсөө зайлуулагдчихгүй сайныг нь сонгожээ гэж хэлсэн. Тэр газар бол Бетан Лазарын гэр байгаа. Мэдээж энд Лазар үхлээс амьдсан байна. Бас Есүс загмадад цогцолтод нас бараад тэнгэр рүү дээш өргөгдөхдөө Бетанаас өргөгдсөн. Тийм учраас хожим Есүсийн хийх газар бол Бетан яваа гэж олон теологчид таамагладаг байна. Тийм ээ? Тийм учраас Бетан гэдэг бол ийм одоо гайхалтай олон сүнслэг утгыг, сүнслэг үйл явдлыг гэрч болсон газар бөгөөд Бетан гэдэг үгийн утга нь инжирийн модны байшин гэсэн утгатай. Инжирийн модны байшин. Өөрөөр хэлбэл Бетан бол инжирийн модны байшин бөгөөд Библиэлд инжирийн модоор Израилийг зөвлөдөг. Израиль буюу бид бол инжирийн мод юм аа. Инжирийн модны байшин гэдэг нь Бетан гэдэг нь юу ямар газар вэ? Сүнс шуулан гэсэн утгатай. Сүнс улаан гэсэн утгатай гэж ойлгож болно гэсэн юм аа. Амен. Амен. За, Бетаны хажууд байгаа газар бол Бетпаг гэдэг газар байгаа. Бетпаг. За, Бетпаг гэдэг үгийн утга нь түүхийн инжирийн байшин. Бетаны инжирийн байшин бол Бетпаг ямар гэнэ? Түүхийн инжирийн байшин. Өөрөөр хэлбэл Бетан, Бетпаг тэр хаваар инжир мод маш их ургадаг байсан. Инжир мод жилдээ 2 удаа үр жимс өгдөг. Хамгийн ихний үр жимс нь хавар 4 сар эрт одоо гаргадаг. Энэ хавар 4-5 сарын гаргадаг жимс нь ямар ч одоо навчургаагүй нүцгэх нь мөчрөөс гаргадаг. Нүцгэх мөчрөөс ингээ бондыгаар ургах шиг юм одоо. Жимс ургадаг үр жимс хатуу. Ийм үр жимс гарсны дараа л инжир модны навчс тийм ээ одоо гөлөглөж соёож нахиалан том навчнууд ургадаг бөгөөд дараа нь тэндээс жинхэнэ инжир гаргадаг. Инжир мод цэцгэлдэггүй. Уул мод яа гэхээр эхлээд мод маань ингээд одоо урахаараа мөчрнээс нь нахиа гараад тэр нахиаг гөлөглөөд том болоод навчуулаад тэр навчнаас нь цэцэг гараад цэцэг нь унахаар цэцэг ус орноос жимс ургах юм байна. Гэтэл инжир мод тийм биш. Эхлээд шууд жимс гарна. Дараа нь навчин гарна. Тэгээд цэцэг ургал шууд жимс ургадаг. Харин цэцэг нь жимс дотор байдаг. Инжирийг сүсээд үзэх юм бол дотор нь буржууртай цэцгийн дэлбээ шиг хэлбэртэй өрүүдээс инжир тогтдог. Тэр инжирийн цэцэг нь дотороо байдаг гэсэн. Тийм учраас инжир мод гэдэг бол яг христчин бидний амьдралыг харуулсан, амьдралыг бинд зааж өгч байгаа ийм одоо мод юм аа. Амен. Бидний жинхэнэ цэцэг, бидний жинхэнэ анхлын үнэр бол бидний дотор байгаа ариун сүнс юм аа. Бидний дотор байгаа Есүс Христ юм аа. Түүнээс хүний сайн, хүний мундаг, хүний гайхуулан байдал нь бидний сүрч авах цэцэг бидний анхлын үнэр болж чадахгүй. Энэ нь хувирлага. Бидний жинхэнэ бахархал бол бидний дотор орших Есүс Христийн ариун сүнс. Тэр бол бидний жинхэнэ цэцэг, бидний анхлын үнэр юм. Амен. Тийм учраас бид нар одоо инжир модны хувьд яах вэ? Хамгийн анхны жимс бол Есүс Христийг өөрөө эзэн болгох хүлээж авах бидэнд өгдөг ариун сүнс юм. Бид ариун сүнстэй байж тэр ариун сүнсний улмаас бид нар сүс одоо шашинлаг зан үйлдэлийг хийснээр навчаар дүүрэн болдог. Бид ингэж навчаар дүүрэн болон чуулганы амьдралаар амьдарч явсад биднээс ариун сүнсний 9 үр жимс болох жинхэнэ инжир ургадаг. Тэр жинхэнэ инжирийг эргэн тойрны хүмүүс таашаа сойрох нь идэж түүний дотор байгаа Христийн мөн чанарыг олж харснаар тэдэж аврал хүрдэг байгаа. Амен. Тийм учраас бид бол инжир мод өгөөд энэ инжир мод нь Бетпаг, Бетанд ургадаг байсан бөгөөд Бетпагийнх нь түүхийн инжир модны байшин бол Бетан нь инжирийн байшин. Тэгэхээр бид нар одоо ямар инжир мод вэ? Түүхийн инжир мод. Боловсрч байгаа инжир юм аа. Бид бүрэн боловсрч дуусаагүй байгаа. Бид бүгдээрээ боловсрон бидний зарим нь ариун сүнсний 9 үр жимсээр зан чанар өөрчлөгдөж байгаа. Зарим хараараа өөрчлөгдөж амжаагүй. Гэсэн бидний ихэнх дотор анхны үр жимс болох ариун сүнс байгаа гэдэгт итгэж байна. Амен. Тэр ариун сүнсний улмаас өнөөдөр энд мөргөл өргөхөөр ирсэн гэдэгт итгэж байна. Амен. Энэ итгэл хамгийн чухал юм аа. Тийм учраас Бетпаг нь Бетантаа зэрэгцэн оршигдөг бөгөөд Есүс энэ газраас тийм ээ энэ одоо зовлон зарцын Марша эхлүүлсэн нь учиртай юм аа.
Бид ч гэсэн энэ маршийн ард, энэ парадын ард зогсож байгаа хүмүүс. Бид ч гэсэн Есүс жигнээ дурнаад, араас нь дагалдагч нар, араас нь түүнийг дагж байгаа бусад хүмүүс, тэрний араас бүх цаг үеийн түүхэнд байсан бүх христчид тэдний дунд Монгол христчид хамтын очиж бид хамтдаа алхалж байгаа. Амен. Бид хамтдаа эзэнтэй цуг энэ Чидоны юм гарагт Иерусалим руу орно. Эзэнтэй цуг эзний бүхий үйлчлэлд оролцсон. Бид эзэнтэй цуг эзний үхлээр загламата холбогдож мөн эзэнтэй адил дараагийн эзний өдөр амьлах амьдлыг хүлээж байгаа христчид хэмээн итгэж байна. Амен. Амен. Бидний жилийн 365 хоногийн доторх хамгийн чухал хамгийн сүнслэг болсон өдрүүд яг одоо ирж байгаа. Яг энэ өдрүүд би бус өдрүүдээс илүү сүнслэг байх хэрэгтэй. Илүү сүсгтэй байх хэрэгтэй. Илүү бурхантай ойрхон байх хэрэгтэй. Илүү бурханыг сансан, илүү мацагтай, эмээлтэй өөрийгөө хоолсон байх хэрэгтэй өдрүүд юм. Амен. Ийм өдрийн эхэн бол энэ одоо тийм ээ. Битан Битвагаас хэлж байгаа Чидоны нэм гаримаг гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна. За өнөөдрөөр дамжуулж бид нийтдээ 4 зүйлийг хамтдаа авчирсан. Өнөөдрийн энэ Чидоны нэм гаригийн утга санаа юу юм бэ? Хамгийн нэгдүгээрт нь иш үзүүлэг биелэг. Дагаад 3 иш үзүүлэг биелэг. За Библи хэлчихлээ Бурхны иш үзүүлэг. Библийг аваад үзэх юм бол Бурхан иш үзүүлдэг. Дараа нь тэр нь биелсэн байдаг. Энэ нь юу харуулж байгаа юм бэ? Таны амьдралд Бурхны үг бүгд биелнэ. Таны итгэлийн хэмжээгээр. Амен. Амен. Хэрвээ та итгэвэл Есүс итгэн чи бол гэрийн чинь аврагна гэсэн үг амьдрал чинь биелнэ. Амен. Гол та итгэх хэрэгтэй. Өнөөдөр Есүсийн ижигний дурдан унаад Иерусалимд орох тухай Есүсийн цаг үеэс 600 жилийн өмнө амьдарч байсан Захария иш үзүүлэн зөвлөсөн байгаа. Захария 9:9 дээр ингэж хэлсэн. Өдөр хамтдаа уншия. Захария 9:9. Сион охиноо үлэмжлэхээр баярлах тун. Иерусалимын онгоо охиноо ялалтын ухаан хадагах тун. Үзэгтэн хаан чам руу очиж байна. Тэр бол зөвхт ялтшгүй даруухнаар илжиг унжээ. Илжигний төл болох дудар нь унжээ. Амен. Захариягийн үгийг хэлж байхдаа ийм үйл явдал үнэхээр болон гэдгийг мэдсэн ч магадгүй мэдээгүй ч магадгүй. Ямар ч гэсэн Бурханаас өгсөн үг болохоор тэр итгэлээрээ тунхагсан. Гэтэл түүнийг амьд ахуудын үг биелээгүй ч гэсэн бүр сүүлд нь 600 жилийн дараа яг Есүсийн цаг үед Месиягийн цаг үед энэ үг биелсэн байгаа. Түүний нэг адил Библиэр байгаа Библийн иш үзүүлэг хэрвээ та итгэх амьдралдаа тунхаглавал таны амьдралд гарцаагүй биелэх. Амен. Амен. Тийм учраас бид нар эзний сүнсээр өдөрдүүлнэ. Эзний үгийг амьдралдаа итгэлээрээ тунхаглан үр тарьдаг хүмүүс болох ёстой юм аа. Өнөөдөр амьдрал чинь болж байгаа байхгүй, бүж байгаа юм байхгүй. Хизээж бод бүхээргүй, хизээж аврахааргүй, хизээж өрөөхөргүй, хизээж итгэхээргүй юм шиг санагдсан ч нөхцөл байдал огт эсрэг байсан ч Библи юу хэлсэн байна вэ? Та тэр үгийг итгэлээрээ хүлээж аваад тунхаглавал та иш үзүүлж байгаа. Та Бурхны сүнсээр ярьж байгаа. Тэгвэл тэр үг амьдрал чинь биелэх нь гарцаагүй юм аа. Энд юу хэрэгтэй вэ? Итгэл хэрэгтэй. Амен. Хачуучлын хэлтэй иш үзүүлэг итгэлээр чинь биелнэ. Амен. Хоёрдугаар нь өнөөдөр бид юу хийж байгаа юм бэ гэвэл Есүс бүгдийг мэддэг. Дагаад 3 Есүс бүгдийг мэддэг. Есүс эсрэг талын одоо тосгонд очихоор дудран байгаа. Уяатаа дудран байгаа. Мэдээж одоо дудран байгаа хажууд нь ээж нь байгаа байхгүй. Угаасаа цуцлыг нь төлөвийг нь одоо уйчих юм бол их нь явдаггүй шүү. Хажууд нь те мөөрөөр найдаад байж идэг. Тэр шиг илжиг дудран тагаад суух байгаа гэсэн. За чи түүнд тайлбар аваад тэр тайлбаргүй хүн ирээд яаж байгааг асуусан. Тэгэхээр ингэж хэлээрэй. Есүсийн явдлыг яаж мэдвэ? Далдыг хагдалаа юм уу? Далаас хүчтэй тий. Есүс бүгдийг мэддэг байхгүй юу? Бүгдийг мэддэг. Энэ юу гэсэн үг вэ? Есүс таны амьдралыг бүгдийг мэдж байгаа. Өчигдөр юу болсныг, өнөөдөр юу болохыг, маргааш юу болохыг, өнөөдөр юу болж байгааг.
урд өмнө юу болсон, одоо юу болж байгаа, ирээдүйд юу болохыг Есүс бүгднийг мэдж байгаа. Тэгээд Есүс би мэдж байгаа гэд хүчээр таны амьдралд ажилладаг үгүй. Есүс бүгдийг мэддэгч таны зөвшөөрөл, таны залбирлыг хүлээдэг. Яагаад вэ? Яагаад бид нарт аюу ухсан байхгүй? Чөлөөт ухамсар өгсөн. Бурхан биднийг шууд коноор дараал, Бурханы хүслээр амьдрал, шууд коноор дараал, шууд зөвийг үйлдэх хүн болчихоогүй. Бид нар Бурханы хүслээр амьдрч болно, амьдрахгүй ч болно. Зөвийг үйлдэж болно, мууг үйлдэж болно. Бид нар яаж амьдрсан? Бидний оюухан Бурхан ерөөсөө нөлөөлөхгүй эрхэлж өгсөн. Цэцгэн бодох эрхэлж өгөг. Тэгээ Бурхан дан юуг найдаггүй? Миний хүслийн дагуу сайныг сонгоо. Сайныг нь үлднэ. Би түүнд хайртай. Тэр ч надад хайртай. Тийм болохоор сайныг нь хийнэ гэж би итгэж байна. Гэт Бурхан пастораар дамжуулан, Библиэр дамжуулан биднийг ятгадаг, синхрүүлдэг, заадаг. Харин эцсийн шийдвэрийг бид нар гаргадаг. Есүс бидний бүх амьдралыг мэдсэн ч би мэдэж байна. Дуугавэ гэд хүчээр бидний амьдралд ажилладаг үгүй. Тийм ээ? Тэрийг өөртөө зөвлөөс энэ толгоогоор шийдвэр гаргаад өөрийнхөө ухамсараараа сайнраараа хүчирээд ярилцаасаа гэж хүсэж байгаа. Асуугаасаа гэж хүсэж байгаа. Өөр нь мэдүүлээсээ гэж хүсэж байгаа. Яг л Есүсийн зорилго, Бурханы зорилго нь бидний амьдрал шууд ингээл ид шиг бүтээх биш. Есүсийн зорилго нь бидэнтэй нөхөрлөх. Бидэнтэй ярих юм аа. Амен. Амен. Энэ бол Есүсийн гол зорилго. Тийм учраас бид нарыг өөрийнх нь нэрээр мэдүүлэн яриасаа. Өөрөөр хэлбэл залбираасаа гэж хүсдэг. Хэрвээ мэдүүлэн яриараа залбирвал эзэн бидний амьдралд орж ирээд ажиллана гэсэн үг. Амен. Амен. Тийм учраас биднийг залбир гэж хэлсэн байгаа. Залбир гэж тушаалсан байгаа. Залбир гэдэг үг бид маш удаа хэлсэн нь би бүгдийг мэдж байгаа. Хэрвээ чи надад мэдүүлэн залбирвал би ажиллана гэсэн утгатай юм аа. Амен. Бид ингэж залбирахад анхаарах зүйл нь юу вэ? Бид өөрсдийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг цэвэрлэх ёстой байдаг. Бидний мэдрэмж, сэтгэл хөдлөл нь нөхцөл байдлын аясаар бохирддог. Бид нөхцөл байдал харилцааныхаа дунд айдаг, түгшдэг, сандардаг, гомддог, уурладаг, бухимддаг, зөрөөдлөдөг, муухралдаг. Энээс болоод бид эрүүл зөв сэтгэх бодох чадвараа алддаг. Бид уурдаа шийдвэр гаргах юм бол зөв шийдвэр гаргадаг үлээ, буруу шийдвэр гаргадаг үлээ, буруу шийдвэр гаргадаг. Бид нар өөрийн муухаар буруу шийдвэр гаргадаг. Тэгэхээр бид яах ёстой вэ? Эзний нэрээр юуны түрүүн сэтгэл мэдрэмжээ цэвэрлэх ёстой. Эзэн мэдж байгаа. Өөрөөр хэлбэл эзэн намайг хараач. Би маш гуниглаад байна. Эзэн намайг хараач. Зүрх сэтгэл минь дарамтлаглаад байна. Эзэн та намайг харж байгаа үстэй. Миний уур хүрээд үхэх гээд байна. Эзэн намайг хараач, би айж сандарч яахан мэдхгүй твэрж байна. Замаа олохгүй төрж байна. Ингээд бид нар өөрийн сэтгэлийн байдал мэдрэмжээ залбиралаараа гаргана. Ингээд залбиралаараа гаргаж хүлээн зөвшөөрснөөрөө тэр мэдрэмжээр дамжуулан ажиллаж байгаа сатаныг илчилж байгаа. Сатанаа чөтгөрийн зузгоос яадаг нууцаар дамжуулан хооллох. Есүсийн өмнө уурж байгаа мөртлөө уурлаагүй зайлалаад, гомдож байгаа мөртлөө гомдоогүй зайлалаад. Тийм ээ? Бид нар зүгээр жижигүүрийн хэлдэггээр хуурай залбирал хийвэл залбирал хийхгүй. Залбирал болохгүй. Есүс мэдсэн ч юу ч хийж чадахгүй. Яагаад гэвэл та итгэлийн залбирал хийхгүй байгаа учраас. Харин та Есүсийн өмнө очиод сэтгэл зүрх мэдрэмжээ хүлээн зөвшөөрсөн. Би итгэж чадахгүй. Яг үнээр эргэлзээд байна. Эзэн минь надад туслаач. Бид ингэснээр чамд үйл хөдлөлийг өгч байгаа, эргэлзээг өгч байгаа, айцыг өгч байгаа, чамайг дарамтлаж байгаа. Тэр сатаныг илчилж байгаа. Тэр сатаны бодлого Есүс илчлээд ажиллах боломжгүй болно. Есүсийн нэрээр тэр нурж унана. Тэр үуч чи эрүүл сэтгэн бодох ухаантай бол.
Тэгээд ерөөсгөн бод ухаанаараа Бурхны өмнө нөхцөл байдлыг залбирч хамтдаа ярилцаж хамтдаа анализ хийж тэгээд Бурхны үгийн дагуу хэрхэн хийх ёстой хэрхэн шийдэх ёстойг эрүүлэр мэдэж зөв арга хийж амьдралаа авчирч чадна гэсэн үг. Амен. Амен. Есүс бүгдийг мэддэг гэдэг үгийн цаана энэ санаа байгаа. Ичгний дудрам байгаа, асуун, тэгчлэрээр утга явуулсан гэхээр угаасаа наад чинь те яг гэж байгаа тулгаж харж магадгүй одоохоо явуулнаа гэж хэлчихвэл санаа намар Есүс бүгдийг мэдж байгаа шүү бүгдийг зааж өгсөн. Маш нарийн детачлан ярьсан байгаа үстэй. Тэр шиг Есүс бидний амьдралыг детачлан маш нарийн мэддэг. Харин бид нар засуудаа ярьдаг. Залбирдаг. Бурхан мэдж байгаа. Гэтэл юу залбирахгүй суугаад амаа жимээрээ суугаад байвал юу ч болохгүй Бурхан мэдж байгаа. Тэгээд Бурхан хүчээр эсвэл одоо өөрөөр мэдээд таны амьдралд ажилладаг үгүй. Яагаад гэвэл танд ухаан санааг Бурхан өгсөн байхгүй. Энэ ухаан санаагаар бодоод түүнтэй яриасаа харилцаасаа гэж Бурхан хүсэж байгаа. Та харилцаад ярил Бурхан таны амьдралд тэрний дагуу ажилладаг байхгүй юу? Амен. Амен. Тийм учраас Есүс бүгдийг мэддэг гэдэг үгийн цаана биднээс юу шаардж байгаа юм бэ? Залбир гэж хэлж байгаа. Залбир. Манай хамтын цуглаанд эзэн нэгүс хэрэгтэй байгаа. Эзэн угаасаа мэдж байгаа. Тэгээд бид нар залбирсан. Бурхан минь ээ бид нар 3 эсийн бүлэг болж хуваагдмаар байна. Эсийн бүлгийг сэргээмээр байна. Эсийн бүлэг маань хөдөлгөөнтэй байгаасаа хүсэж байна. Яах вэ? Тэгээ 3 эс гэдэг Бурхан зааж өгсөн. 3 эс хийх гэсэн чинь яаж хийх юм мэддэггүй. Тэгээд залбирсан чинь Бурхан Кенгуру эсийг зааж өгсөн. Кенгуру эс гэж юу вэ гэвэл кенгуруны зулцэг ээжийнхаа эцэн зингийн ордог шиг бид нар том эсийн дотор жижиг 3 хүнтэй эсүүдийг байгуулад том эсэн кенгуру эс. Дотор нь 3 хүнтэй эсүүд байна. Нөхөрлөл хийхдээ том эсээрээ хийдэг. Яг уулз болохоор 3 хурдхан уулзчихдаг. Ийм эсийн зам байгуулалт нь орвол амархан юм байна гэдгийг эзэн ойлгуулсан байна. Яг бол 3 эс хийх гэхээр хуучин эсүүд бүгдээрээ нурна. Хуучин эсүүд бүгдийг залчгаар хуучинчгүй шинчгүй болох гэсэн байхгүй. Хуучинчгүй шинчгүй тэгээд эсийн бүлэг юм бүр нуршуулж яана. Одоо бас гэж яах вэ те? Муу сайн гэсэн судлаа үнэс эс байна. Зарим явж зарим удаан зарим хурдан байна. Ямар ч эс байгаа манад. Энийг нурааж болохгүй юмсан. Одоо залбираад Бурхан гайхалгаар зааж өгсөн. Ахаа. Кенгуру эс байна шүү. Кенгуру эс яа. Амен. Бурхан бидний тийм ээ бүгдийг мэддэг бөгөөд бид ярилцаад зөвлөд нөхөрлөхгүй бид хэлэлцдэг. Бас манай цуглаанд төвийн алхалт ормоор ирсэн. Гэтэл тэднийг арын барилгын компаниас зөвшөөрөл авах гэдэг. Арын барилгын компаниас зөвшөөрөл авах гэхээр биднээс бараг 60-70 сая төгрөг нэг их шинжтэй байсан. Тэгээ одоо яах вэ? Бид нар 60-70 байх мөнгө байхгүй. Одоо яах вэ? Эсвэл дахиад нүүрсээ төлөх юм болов уу? Тэгээ Бурхан мэдээд залбирсан. Бурхан бидэнд урдуур явж байгаа төвийн алхалтаас авах боломж байна. Авч болно. Гахахгүй даалгавраа аваад ир. Даалгавар баригдсан байшинд даалгавар хэрэггүй гэсэн бичиг нийслэлээс аваад боллоо. Тэгхийн бол тэр шууд мөнгө төлөхгүйгээр улсын алхалтаас авах боломжтой хэмээн Есүсийн нэрээр тунхаглаж байна. Амен. Эзэн ингэж хэлсэн би итгэлээрээ шүүрч аваад итгэлээрээ тунхаглаад явж байгаа. Энэ бүтгэл бүтэн эзэн хийхдээ хийнэ гэж итгэж байна. Амен. Тэгэхээр бид нар ийм асуудлуудыг эзэнд өргөөд залбираад мэдүүлэх юм бол эзэн өдөртөн дагуулan чиглүүлдэг бөгөөд эзний зорилго бол нөхөрлөл юм аа. Ярих, харилцах, нөхөрлөх биднийг залбираас өмнө суугаасаа гэж хүсэж байгаа. Гэтэл залхуураад суудагчгүй, залбирдагчгүй, амаа нэрдэгчгүй тэгсэн бол Бурхан бүгдийг мэдж байгаа гэдэгвэл Бурхан хэлнэ. Тийм ээ би мэдж байгаа. Тэгээд юу гэж мэдж байгаа? Би мэдж байгаа. Тэгээд боллоо. Яагаад чи ярихгүй байна? Чи зөвшөөрөл өгөхгүй байна. Чиний оюуханы хүчээр Бурхан өдөртдөг байхгүй юу? Амен. Тийм учраас залхуур байхаа болёо. Залбирдаг болохоё. Амен. Хажуудлын хэлээ та залхуур болоод залбирая. Амен. За 3 хартанд өнөөдрийн өмнөөс бид юу ойлгох вэ гэвэл бид бол Есүсийн дудран юм. Дагаад 3 бид бол Есүсийн дудран юм. За дудран гэдэг бол илжигний төлөв.
Илжиг бол ямар одоо амтан бэ? Илжиг чинь нэг юм морноос жоохон намхан ийм сосгорчтэй тий донки гэж тий илжиг бол ерөнхийдөө миний мэдхийн ачаа бараа зөөдөг ашны мал. Илгээний адгуус гэж илжгийг Библи хэлдэг. Бас илжиг бид нар юутай ямар нэг илжтэй зөрдөг вэ? Зөрөөд муухар мулгуух нэг илжиг шиг зөрөөд илжиг шиг ухаамтай донки толгойтой юм гэж ярьдаг үст тий илжиг шиг зөрөөд муухар хүн. Бид нар өөрсдийгөө илжиг гэдгийг хүлээн хэрэгтэй байна. Биднийг юу хэн эдлэг вэ? Бид нар ген үгэл эдлүүлэх. Бид нар ген үгэл болохоор эдлэгийн адгуус шиг ген үглийн тушаас болгоныг хийдэг. Тушаас болгоныг үйлддэг. Насаа бид нар гэмт үйлчилж байгаа. Нүгэлд үйлчилж байгаа. Тийм ээ? Ген үглийн хувьд бол бид нар эдлэгийн адгуус шиг. Бид нар Бурхны хүслийн өмнө яг зөрөөд мулгууд муухар илжигч толгойд. Бид үүнийг ойлгох хэрэгтэй юм аа. Тэгээд зөвхөн бид хүнсээрээ дудран шиг няра балчир байгаа төл бид нар сүнслэг байдлын няс гэдгээ мэдхгүй аль хэдийн сүртэй болсон хүн шиг олон юм ярьдаг, олон юм боддог. Тэгсээрээ бид үндэ хийж биш гэдгээ эсрэгээрээ балчилдаг. Амен. Тийм учраас бид бол энэ дээрээс юу ойлгох аа? Би бол илжиг юм байна. Гин нүгэл намайг ёстой нэг илтлэг. Гин нүгэл юу л хэлнэ? Бүгднийг би хийдэг. Гин нүглийн хувьд бол илгээний адгуус. Би Бурхны хүслийн өмнө зөрөөд, мулгууд, муухар илжигч толгойд. Бурхны хүсэл болохоор би төмөн төрлийн шалтгаалт очоод, мянган төрлийн шалтгаалт очоод, зөрөөдлөд муухарлаад, залхуураад, үйлдэлдэггүй хийдэггүй. Өөрийнхөө бодлоор явдаг. Тэгсэн мэт сүнслэг байдлын хувьд би дөнгөж дудран шиг баруун зүнэж мэдхгүй ээжийнхээ мөвнөөс салаагүй нясах няра. Тэгсэн мэт өөрийгөө сүнсээр өссөн мундаг болсон гэж боддог. Мулгуу илжиг хамтын зочид бол яг ийм илжиг юм аа. Амен. Инхээ пастор бол яг ийм илжиг юм аа. Өөрийгөө сүртэй мундаг пастор болчихлоо гэж мангатал явж байгаа мангат толгой юм аа. Сүнслэг байдлаар тийч юу ч шийдгээ дандаа мартдаг илжиг нь толгой юм аа. Амен. Тийм учраас бид нар өөрсдөө Есүсийн дудран юм аа гэдгийг мартаж болох юм аа. Амен. Библиэд хэлсэн байгаа. Есүс хажуудаа нэг хүүхд зогсоогоод хэлсэн. Хин эргээд энэ хүүхд шиг болохгүй бол Бурхны хаанчлалд зогссон нэг нь биш ээ. Амен. Бид нар өөрийгөө даруусгах нь хүүхэдтэй адил. Бид нар өөрийгөө даруусгах нь дудран шиг хөл жижиг одоо сүнслэг байдлыг даруусгах бол Бурхны хаанчлалд орохгүй. Есүсийн яаж чадахгүй зүйл бол ямар зүйл вэ? Сүнслэг бардамнал. Бусдыг Есүс яаж игээд нугаж хулгадаг. Яаж игээд цохиод тий одоо нурууг нь хөлийн хугаж жагаад ухаас болгоно. Харин сүнсээрээ бардам хүнийг Есүс яаж чадахгүй. Тийм хүн бол сатан байхгүй. Сатан тэгээд сатан болсон. Тэр сүнслэг байдлын тэр сипер тэнгэрч бардамнаад тэгээд тэр эцэст нь би тэнгэрт гарья. Хамгийн нэг шиг болъё гэгээд тэгээд сатан болсон баг. Сүнслэг бардамлыг Есүс зөндөн орхихоос өөрөөр яаж чаддаггүй. Тийм учраас бид дандаа юу санах хэрэгтэй вэ? Би бол Есүсийн дудран төдий юм аа. Есүсийн дудран би бол хүүхэд шиг өөрийгөө даруусгах Бурхны хаанчлалд орох нэг юм аа гэдгээ бид нар цаг мөч хорон болгонд санаж явах ёстой юм аа. Амен. Гэтэл бид нар өөрөөсөө сэтгэдэггүй маш хурдан бардамдаг. Маш хурдан өөрийгөө хэн нэгэн болгон бардамдын сууд дээр суулчихдаг. Библиэд хэлэх юм бол ичний дудран авчираад хүмүүс дээлээ тайлаад тогсон байгаа. Бас Есүсийн ичний дудран оноод хүмүүс дээлээ гадуур цацаад дэвссэн байгаа. Библиэр байгаа гадуур хувцас дээл гэдэг бол ямар сүнслэг утгатай юм бэ гэвэл бидний Есүс Христэд итгэхээс өмнөх хуучин амьдралын хэв маяг үзэл бодлыг хэлж байгаа. Бид хуучин итгэхээс өмнөх үзэл санаа амьдралын хэв маяг маань яг хуучин дээл буюу миний гадуур хувцас шиг. Хэрвээ Есүс итгэсэн бол гадуур хувцас тайлаад оронд нь Есүсийг өмсөх ёстой. Есүсийг хөдөлгөх ёстой. Амен.
Амен. Намайг гаднаас нь харахад Есүсийн зан чанар бодол санаагаар амьдрдаг хүн гэдэг нь үнэрч яах ёстой. Амен. Гэтэл тэр сүмд явдаг Есүс гэдэг мөртлөө хуучин амьдралын хэв баяр хэвээрээ байвал бид нар илчилгээний дудар нь Есүсийн дудар нь болоогүй байх гэсэн. Бид одоогүй бүр илчилж хэвээрээ байна. Бид одоогүй бүр зөрөөд муухар эдгэний атгуус хэвээрээ байна. Зүгээр сүмд итгэлсэн болохоос ерөөсөө өөрчлөгдөж байна гэсэн. Есүс Христ итгэж сүмд явснаас хойш та өөр дүн хэлдэг байсан хараалаа болсонгүй юу? Есүс сүмд явснаас хойш та тийм ээ? Өөр дүн итгэхээс өмнө хийдэг байсан муу зуршлаа болсонгүй юу? Есүс итгэж сүмд явхаас өмнө хийдэг байсан тийм ээ? Тэр одоо амьдралын хэв маяг Библийн үгийн дагуу жоохон ч өөрчлөгдсөн үгүй юу? Энд бид нар унжах хэрэгтэй байхгүй юу? Үгүй ээ тэгээгүй байна намайг уучлаач. Би яах вэ эзэн минь? Би ёстой зөрөөд бухар илчгэн толгойч юм намайг уучлаач эзэн. Би яаж өөрийгөө өөрчилж яаж би таныг өмсөж амьдрах вэ? Туслаач эзэн. Паул өдөр болгон үхэх гэж хэлээ энийг л хэлсэн байхгүй. Гэтэл бид нар Паул шиг бүртлээ аль хэдийн болсон хүн шиг царайгаа гарч байгаа бол бид нар одоо хүртэл илчиг хэвээрээ байна гэсэн үг. Амен. Амен. Тийм учраас бид юу ойлгох вэ? Би бол Есүсийн дудар юм аа. Би өөрийгөө харуулсаж, Есүсийг өмсөж, Есүсийг мордуулж, игжээж Есүстэй цуг тэр алдрыг хуваалцсан. Тэр илчиг тийм ээ тэр дудар нь хин ч унаагүй дудар байсан ч Есүстэй цуг Ерүсалим руу орснараа хосана гэдэг магтаалын ухааг адилхан сонсон. Тэр хамар моодгор Есүсийг унгуулад Ерүсалим руу хүмүүсийн магтаалал уухын дундор явж ирсэн байгаа байхгүй. Бид нар Тэнгэрийн улс тийм ээ Тэнгэрийн бүрийн дундор үнэхээр маагар орё гэвэл энэ газар дээр амьдарч байгаа Есүсийн дудар болгосон. Бид түүнийг нөмөрч хөдөрч түүнийг унуулах хэрэгтэй. Түүний бодол санаа, түүний хүсэл, түүний сэтгэл биднээр дамжин хэрэгжиж явах ёстой. Тэгжээж алдрыг нь хуваалцсан. Тэгэхгүй бол ямар ч алдар байхгүй. Ягаад гэвэл би зөрүүд илжих хэвээрээ байгаа юм чинь ямар ч алдар байхгүй гэсэн үг. Амен. Амен. Тийм учраас бид нар тийм ээ би Есүсийн дудар гэдгээс санаж хуучин амьдралын хэв маяг зуршлаа. Өдөр болгон өвдөлтөөр орхих хэрэгтэй маа. Яг өөрийнхөө эсийг зүсэж авч хайж байгаа юм шиг өвдөлтүүд байдаг. Бид тэгж өвдөн байж өөрийгөө зүсэж өөл эзэнд нийцүүлэхгүй бол бид үргэлж чинь бурхны өмнө асуултын тэмдэгтэй. Хэн бэ? Хэн болоо? Танихгүй. Тэгээ очиж Есүсийн өмнө очиж эзэн би байна гэсэн чинь чи хэн бэлээ? Ерөөс ч мэдхгүй байна. Ёстой мэдхгүй байна гэд гадаа харахуу яв гэвэл яана. Бид энэ газар дээр хэлхэлээр амьдарч байгаа танилцуулах хэрэгтэй байхгүй. Танилцуулахын тулд дудар нь болох хэрэгтэй. Унуулдаг байх хэрэгтэй. Амен. Хажуудлын үндэ хэлтэй таны Есүсийн дудар байгаасаа гэж өрөөрэй. Амен. Бид нар гим нүглийн илчиг байж болохгүй. Харин Есүсийн дудар нь болох хэрэгтэй. Амен. Хамгийн сүүлд нь Есүс бол хосаана аврагч юм аа. Амен. Дагаад гурваа Есүс бол хосаана аврагч юм. Амен. Хосаана гэдэг үгийн утга нь бидний аврагч. Бидний аврагч үг байгаа. За энэ дээр Есүс яагаад ийм сүртэй парад одоо болгож сүр жавхалтайгаар Ерүсалим руу залгасан юм болоо. Яг үнэндээ төсөөлөд бодвол ямар ч сүр жавхалтаас сүртэй байхгүй. Илжигний дудран гэдэг чинь одоо илжиг өөрөөр намхан амтэн шүү дээ. Манай Монгол морноос жижиг юм биш те. Тэгвэл дудран гэвэл ямар байх вэ? Тэр дудран 30 настай залуу унсан гэж бодоод үзтээ. Бараг хөл газар хөрнөс те. Бараг салтандаа авчиж ингэж явж байгаа юм шиг харагдана үстэй тийм ээ. Тиймэрхүү хүн хараа шоолмор инээдтэй юм шиг дүр төрөлтөөр Ерүсалимд залрахад хүмүүс түүний шоолоогоо харин хосаана хэмээн уухаал нь магтаж байсан нь тэдний зорилго өөрөөс. Тэд Есүсийг Ромын бочлоос Израилийн чөлөөлөн Давидын хаанчлалыг сэргээх улс төрийн хаан гэж бодсон учраас Есүс хэдий инээдтэй хэдий сонирн байсан ч бид нар тэрнэр дээр анхаараагүй. Зүгээр л түүнийг магтсан зорилго нь өөр байсан. Тэглээгээд Есүс магтаал авах зохисгүй нэг нөө. Тэглээгээд Есүс ичхүүр болох тийм нэг нөө.
Есүс дээр хуулийн багш нар ирээд тэр үед хэлсэн байгаа. Та сонсож байна багшаа. Энэ хүүхдүүд юугаач мэдгүй ойлголтол гүгээд хасанаа гიშдэг. Илүүдсэн. Ягаад тэрийн бодлоор Есүс бол ямар ч аврагч биш байсан байхгүй. Тэгээд жижигний өдөр нууц инээдтэй амтан. Тэгээд 30 настай залуу өөрийгөө Бурхны хүү гэдээ олон яриад хамаагүй хүмүүлээд тэгсэн чинь нөгөө энэ мангарууд нь бүгдээ хөөрчсөн хосооноо гэж орилдоод хүүхч орилдоод юу болж байгаа юм бэ замраагүй. Тэргүүн дахиж ингэж авахгүй байх чинь энэ одоо юу вэ гэж бид нар болсон. Тэгээ Есүс дээр хэлсэн байгаа энэ хүмүүс чимээгүй бол гэж хэлж чинь хүүхдүүд орилдоод шүү дээ. Есүс хариуд Матай нарыг юу хэлсэн бэ? Тэднийг зүгээр орхио. Учир нь тэд намайг алдаршуулахгүй бол замын чулуу хүртэл босоод намайг алдаршуулна. Есүс ингэж хэлсэн байна. Яг эндээс бид юу ойлгох вэ? Есүс таны цор ганц найдвар гэдгийг та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм аа. Амен уу? Танд өөр ямар ч найдвар байхгүй уучлаарай. Ямар ч найдвар байхгүй шүү. Есүс таны цор ганц найдвар. Өөр найдвар юусаа байхгүй. Амен. Энийг өөртөө тодорхой болгох нь энэ чидүүний ямгаргийн гол тусч байгаа. Амен уу? Бид нар Есүс итгэдэг мөртөө бид нарт өөр найдвар байдаг. Нэгдүгээрт нь миний мөнгө. Хоёрдугаарт нь манай нөхөр, эхнэр, гуравдугаарт нь миний хүүхдүүд. Тэд нар маань сайн болно. Тэд нар намайг арчлан. Тэд нар миний найдвар. Миний нөхөр чинь шухаалаг сайн залуу. Миний эхнэр ажилласан сайхан эмэгтэй. Тэр маань байгуул сэтгэл маань сайхан байна. Миний бизнес амжилттай мөнгө ашиг ариун компани сайн байна. Тэр чинь миний бас нэг найдвар байна. Бас чичиж байгаа. Гэж дандаа бид Есүсийг 4-5 руу төвлөрдөг. Тэгээд өмнө нь дандаа өөр найдваруудыг тавьж байгаа нь яг л хэдий инээтэй байсан ч хосооноо гэж байгаа хүмүүстэй адилхан юм аа. Хэдийгээр Есүсийг итэг загламан зарийн давчуу зам гэж пастор ярьжсэн ч чихний гадар өнгөрөөгөөд хэдийгээр жоохон сонир санагдсан ч чихний гадар өнгөрөөгөөд Есүсээр дамжуулан бусад найдвараа биелүүлэхийн төлөө яг улс төрийн хаан болоосаа гэж хүсэж байгаа Израильчууд шиг түүнийг бид нар хосооноо хэмээн багтаж байгаа бол өнөөдөр эзэн хэлж байгаа. Цорын ганц найдвар чинь үнэндээ бол яг үнэндээ бол биш шүү. Чи намайг алдаршуулахгүй байлаа гэд, чи намайг магтахгүй байлаа гэд, чи надад найдахгүй байлаа гэд би чиний алдар магтаалаар огт дутдаг үгүй. Учир нь замын чулуу хүртэл намайг магтдаг. Тэгсэн хэдий ч би чамайг болиулахгүй байгаа нь. Чи өөр найдвар дээр надад ирсэн ч би чамаас мөргөл магтаалыг авч байгаа нь. Чамайг ойлгосоо гэсэнтэй. Цор ганц найдвар чи үндэ би гэдгийг мэдээсэй гэсэнтэй юм а гэж эзэн хэлж байгаа. Амен уу? Амен. Өнөөдөр бид нар янз бүрийн найдвараар ирсэн байгаа. Мэдээж бидний дийлэнх нь Есүсийг цор ганц найдвар гэдээ ирсэн байх л та. Гэтэ бид нар дандаа магадгүй давхар зорилготой илүү чухал зүйлсүүдийг найдаад Есүс надад хийж өгөх байхаа гэж бодоод тэр найдвараа Есүсээс өмнө тавиад ирсэн байгаа. Гэсэн чинь эзэн таны мөргөл магтаалыг эзэн таны тийм ээ залбирын дуу, алдар дээр магтаалын дууг хүлээж авч байгаа нь эзэн алдар магтаалаар дутсан биш юм аа. Бид багтахгүй бүх бүтээл Бурхныг угаасаа магтаж байдаг. Учир нь Бурхан тэр бүтээлийг бүтээхээ тэгж коолсон. Тэд бүтээхээсээ эдгээр бүтээхээсээ Бурхныг магтаж алдаршуулахаар бүтээгчээ мэхээр бүтээхсэн. Бүтээгчийн хүсэл туйлын дуулууртай байхаар бүтээхсэн. Харин ганцхан биднэрт л чөлөө тухамсарсан. Өөрийн бодлороо хийх ухамсарсан байхгүй юу? Бидний кооллог. Амен. Тийм учраас бид нар бүтээлээс суралцж Бурхныг цор ганц найдвараа болгохсоо бөгөөд өөр найдваруудаа буулгаж тавих хэрэгтэй байна. Есүс тэгээд сүмд яваад байвал ажил бүнэ. Бурхны залбираа тавил өчөөж идэгнэ. Залбираа тавил нөхөр маань хургана. Залбираа тавил хүүхдүүд сайхан болно. Залбираа тавил бизнес сонгож авч байгаа. Залбираа тавил миний бизнес өрөөгнө. Залбираа тавил тэгнэ гэдэг бодлоо хай. Алдартай биш. Бурхан заавал таныг эдгэх алдартай биш. Бурхан заавал танаа гэр бүлийг аврах алдартай биш. Бурхан заавал таны бизнесийг өрөөх алдартай биш. Бурхан заавал тийм ээ таныг одоо ертөнцийн нэр төртэй карьер өндөртэй амьдруулах алдартай биш.
Бурхан бүх залбирлыг сонсох албатай мó ямар? Албагүй шүү дээ. Албагүй. Бурхан бүх залбирлыг сонсохгүй байсан ч тэр таны найдвар байхгүй. Өөр найдвар танд байхгүй. Үннээс. Амен уу? Амен. Өөр найдвар байхгүй юу? Өөр найдвар байхгүй. Амен уу? Энийг та ойлгосоо гэж чөтгөөнөөр эзэн инээдтэй адилтаж гисэн хүмүүсийн магтаалд залхалсан байгаа. Хэрэгээр парад үсгэж, хэрэгээр сүртэй, тэ? Ингэж явсан. Хуулийн багш нар фарисеучдын шоолд апаасан ч хэрэгээр анхаарал татахаар орсон нь яг үндэ хүмүүсийг хайрлсан юм аа. Жинхэнэ найдвараа мэдээсэй гэсэн юм аа. Амен уу? Амен. Амен. Бид нар яаж ч болсон. Эндээс нь харсан ч, тэндээс нь харсан ч, доороос нь харсан, дээрээс нь харсан ч Есүсээс өөр найдвар байдаг. Энэ дэлхийн бүх зүйл зуурдынх. Энэ дэлхийд хичнээн их юм бүсэс мөрөөдөж биелүүлсэн ч зуурдынх юм аа. 70-80 жил танд 100 жилийн дотор байгаад алга болно. Бид нар тэр мөнхийн оронд очих энэ дэлхийн ямар ч нэр хүнд ил алдар хүнд эд баялаг биднийг тэнд оруулахгүй. Тэр очиж цоргоос найдвар Есүс биднийг оруулна. Бас энэ газар дэлхийд амьдрах бид нар цоргоос найдвар Есүс л байгаа. Бүх юм өнгөрдөг, бүх юм зуурдын. Өнөөдөр алж байгаатай байна. Маргааш уйлах өдөр ирнэ. Өнөөдөр эрүүл байна. Маргааш өвдөх өдөр ирнэ. Өнөөдөр амьдрал асуудалтай байна. Маргааш ирнэлтэй байх өдөр ирнэ. Өнөөдөр ихтэй байна. Маргааш салах өдөр ч ирнэ. Энэ тэгэхээр хүний амьдрал энэ бүх зовлонгийн дунд өнгөрдөг байхгүй. Гидроны уур шиг замаар бид нар өргөж явдаг. Тийм боловч бидний цоргоос найдвар Есүс юм аа. Тийм учраас бид нар ямар ч боловсрол тавьгүйгээр, ямар ч юм хүсэлгүйгээр, ямар ч юм гордолгүйгээр зүгээр Есүсийн төлөө ирэх ёстой цагшин шүү гэдгийг шидүүний нэм гараг нарт сануулах юм аа. Амен уу? Дандаа зоригтой залбирдаг байхаа болцох хэрэгтэй. Бид нар маргаашаас эхэлнэ. Зовлонгийн 7 оны оройн залбирал хийж байгаа. Бид нар өнгөрсөн 7 оноос хэлсэн байгаа суглаа. Бурхан энэ мөрөглөх магтаалыг биднээс авах хүсэж байгаа. Ямар ч зориггүй. Зүгээр л Бурханд хандан залбирмаар байна. Бурханыгаа магтмаар байна. Бурхантайгаа цаг өнгөрүүлмээр байна. Амен. Энийг төлөө хийж байгаа. Өөр ямар ч зориг байхгүй. Зовлонгор дурсан санах манах те эсвэл одоо халаалтын асуудал шийдвүүд мэдвэл ямар ч зориггүй. Зүгээр л Бурхантай цаг өнгөрөх хүсэж байгаа. Цаг хугацаа юм аа. Бурхан энийг хүсэж байгаа. Тийм учраас өчигдөр хүртэл ямар зайдаа хийх вэ? Өнөөдөр хүртэл үндэ хэмээр байгаа. Тэгтээ өнөөдөр арай одоо бас мулгуй болох юм болов. Муухрын болох юм болов. Өнөөдрийг алхасаад маргаашаас үргэлжлүүлнэ. Орой болгон 7 цагт ирээд бүгдээрээ Бурханы өмнө очие. Тэр миний Бурхан, тэр миний эзэн. Зүгээр л цаг өнгөрөөе. Хамтдаа байх цагийг гаргацгаая. Амен уу? Амен. Яг ийм өдрүүд шүү гэдгийг шидүүний нэм гараг бид нар зааж өгч байгаа. Чиний залбирыг хариулах алгүй. Чиний магтаалаар би дутдаггүй маа. Чамааг магтахгүй ч намайг магтана. Гэтэ чи намайг магтахгүй бол найдвар болчих гээд байна. Тийм учраас би чиний магтаалаар талархлыг амаар байна гэж эзэн хэлж чамаа. Амен уу? Учир нь тэр таны цоргоос найдвар учраас тэр юм. Тийм учраас бид нар нэг өдрөөс эхлээд эх 7 оны 5 өдөр хүртэл оройн 7 цагаас эзэнтэй цаг өнгөрүүлэх залбирлын цагийг гаргацгаая. Ичгээе. Амен уу? Чөлөөтэй хэлтэй. Есүс цоргоос найдвар. Өөр найдвар юусаа байхгүй. Амен. Амен. Бид нэг илэг шиг мулгуу болохоор өөр найдвар байна гэж бодоод зөрүүлээд шишил татаад үгүй өөр найдвар байгаа гэдэг. Энийг хөшүүх зүгж байгаа байхгүй. Хүзүү нөгөөхөө шүшгчихсэн. Үгүй энэ найдвар нэг их найдвар гэж бодоод байгаа. Энийг би хөшүүх зүгж байгаа байхгүй. Есүс өөр найдвар ёстой байхгүй шүү. Амен. Тийм учраас бид нар Есүс миний найдвар учраас ирээд магтъя, алдаршуулъя. Бидний магтаалал алдраар эзэн дутагдаггүй ч гэсэн бид нар түүнийг алдаршуулан магтцгаая. Амен. Дуулал номны 147-гийн 1 дээр ижилсэн байна. Бүгд хамтдаа уншия. 147-гийн 3-ая. Эзнийг магтагдтун. Бурханыгаа магтан дуулах нь юутай сайн бэ? Учир нь тэрээр таалж бөгөөд магтаал зогссоо. Амен. Бид магтаал залбирал дотор Бурханы оршууд олоход дэндүү таалж байдаг.
оройн залбирал яг тийм болж байгаа. Үнэхээр тааламжтай. Үнэхээр бурхантай цуг халуун дулаан те ийм сэтгэлээр бурханд очиж байгаа цагуудыг бид гаргаж байгаа. Тийм учраас таач гэсэн ирээсэй гэж хүсэж байна. Ром номны 1:25 уншия. Ром 1:3. Учир нь тэд бурхны үнийг худал хуургаар сольж бүтээчээс илүүгээр бүтээлэн мөргөн зарагчээ. Бурхан бол үрд магтагдах бүтээгч мөн. Амен. Амен. Бурхан бол үрд магтагдах таны бүтээгч өгөөд таны үрд мөнхийн цор ганц найдвар маа. Түр зүрийн найдварт бүх хуртараа. Түр зүрийн найдвараас болоод бүх мулгуу болоорой. Бүх зүрүүд илжиг болоорой. Харин Есүсийг дудран болоод даруухнаар тийм ээ түүнд унуулан түүний өмнө ирээсэй гэж та бүгдийг уриалж байна. Амен. Амен. За өгөөд өгний эзэн бол бүгдийг мэддэг бөгөөд түүний хэлсэн үг бүр би амьдралд биелэгдэг. Гэхдээ бидний итгэлээр бидний итгэлээр. Амен. Тийм учраас бид нар түүний өмнө зөрүүд муухар мулгуу байхаа болоод хүүхэд адил 10 дудрын адил 10 нэгэн болцгоё. Түүнийг унуулсан түүнд алдар баталыг өргөн амьдардаг хамтын төлөвчүүд цаая гэж та бүгдийг ерөөж байна. Амен. Эрх зоргийн оройн залбирал бүгдээрээ эсгэе. Эзний амьлал руу хамтдаа явъя. Амьдлын замд үхэлдэг. Үхчээж амьдлах юм аа. Тийм учраас Чидоны маргаас эхлээд хамтдаа парадлан, хамтдаа маршлан, бид хамтдаа гидроны гуу, бид хамтдаа үхээд тэгээд дараагийн эзнүүдээр өглөө хамтдаа амьдлын баяр хөөрөнд оролцгоё. Энэ сүр жавхлын амьдлалтаа үнэхээр оролцмоор байвал заавал та тийм ээ дудран болох хэрэг ичгүүртэй мэд параданд оролцох хэрэгтэй. Хүмүүс шоолж байгаа мэд хүмүүс ямар нийтэд юм бэ? Тэглээгээ талхунаад хүмүүнаад залбирлагаа юу өөрчлөлт ингэж хэлсэн ч та эсний өмнөрөөд эзэнтэй цуг цаг өнгөрөөхлөөс суудаг байж ижил амьдлалын сүр хүчийг та амсч байна. Учир нь тэр бол цор ганц найдвар юм аа. Амен. Амен. Бүгд хамтдаа ийм сэтгэлээр залбирая. Бүгд хамтдаа дөрвөн зүйлээ. Нэгдүгээрт нь эзэн таны иш үзүүлэлт итгэлээр дамжин биелгээ. Библийн үг миний амьдралд итгэлээр дамжин заавал биелсэн. Тэр итгэлийг надад өгөөч. Та миний амьдралыг мэдж байгаа таны өмнө залбирдаг. Гэхдээ өөрийгөө цэвэрлээ залбирдаг. Ажилсаг нэгэн сүнслэг ажилсаг нэгэн болгож өгөөч. Гуравдугаарт нь таны дудран гэдгээс санаж эзэн минь таныг унуулахад туслаарай. Нүглийн илж байгаа болтмын минь туслаарай. Хамгийн сүүлд нь тийм ээ эзэн минь та миний цор ганц найдвар. Танаас найдвар байхгүй бусад бүх найдваруудыг би нураач. Эр нөхөрч бай, эхнэрч бай, хүүч бай, охинч бай, мөнгөч бай, ажилч бай, айнаас бай, эрүүл мэндч бай. Үнэндээ ясум дээр юу ч биш юм. Бүгд зурдын харин та миний цор ганц мөнхийн найдвар. Тантай цуг цаг өрөөж танд өөрийгөө зориулдаг нэгэн болгоод туслаач. Бүгд хамтдаа хийхүү залбирцгаая. Эзний өмнө намаагээд чангаар залбирая.
Халелуя, хайрывэл нэгүсэл дөөрн сайн бурхан аваа. Өнөөдөр ч гэсэн хамтын тэ чуулган бид эзэн бурхан таны үгийн өмнө толгой гудаан залбирал ба мөрөглөө бас гуйлт ба хүсэлтэд талархалтайгаар мэдүүлж байна. Таны үгийн иш үзүүлэг бидний итгэлээр дамжин амьдралд маань бүрэн биелэх болтугай. Таны үгийг биелүүлж чадах итгэлийн хүмүүс болгон биднийг босгож өгөөрэй. Эзэн минь та бүгдийг мэддэг. Бид харин залбирлаараа мэдүүлж өөрсдийгөө цэвэрлэн нэгүслийн ширээ рүү өдөр болгон ойртдог байхад биднийг ятхан синхруулн удирдаач. Эзэн бид өөрсдийн мулгуу, эзэн мунхаг байдалтай зөрүүдлэх биш. Харин эзэн таны дудран гэдгээ санаж, танд унуулж, таныг нөмөрч амьдрдаг байхад биднийг удирдаач. Эзэн минь бид тийхүү алхахдаа тийм ээ. Эзэн та миний цор ганц найдвар гэдгийг даруухнаар хүлээн зөвшөөрч, бусад бүхэл найдваруудыг буулган тавина. Зөвхөн таныг ширтэн харна, залбирна, мөрөгдөг, тантай л цуг цаг өнгөрөөхийн төлөө ирдэг байхад биднийг удирдан дагуулаач. Тандаа бүх алдрыг өргөж, чидууны нэм гариг гэдэг үгийг сонсон, шийдвэр гаргаж байгаа 11 цагийн мөргөл өргөсөн хүн бүрийг тандаа өргөн даатгаж их эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Эзэн минь. Эзэнд алдрыг өргөё.